Монгол улсад залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ой өнөөдөр тохиож байна. 1921 оны 8 дугаар сарын 25-нд Монголын залуучуудын байгууллагын анхны үндэс Бошрыг халах залуучуудын эвлэл байгуулагдаж байсан төвхтэй. Энэ өдрийн хүрээнд Монголын залуучуудын холбооны үе үеийн идэвхтнүүд Монголын хүүхэд залуучуудын эвлэлийн ахмадууд цуглан баярын хурлаа хийлээ. За хуралд Монголын залуучуудын холбооны салбар зөвлөлүүд, Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн үе үеийн ахмад ажилчид, дэмжигч болон хамтын ажиллагаатай олон улсын байгууллагууд, салбар бүрийн мандайлагч залуус оролцож байна. Хурлын үеэр үе үеийн ахмадууд дурсамж яриад дэлгэн залууст зөвлөгөө сургаал өгч байлаа. Одоо энэ байгууллага маань Азтай хамгийн ууган тооцогддог. Гадаад харилцаа талаас бол 20 гаруй улсын залуучуудын холбоотой харилцаа холбоотой. За 21 аймаг 9 дүүрэг 330 сумд төлөөлөлтөй 16-аас 39 насны бүх залуучуудыг одоо инээдээ гэсэн ийм одоо үндэсний хэмжээний байгууллага болж өнөөдөр ингээд хөгжсөн нь бол харагдаж байна. Энэ өдрийн хүрээнд Монголын залуучуудын анхны байгууллагыг санаачилж шавыг нь тавьж байсан гавьяатнуудын нэг болох Жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Монголын залуучуудын байгууллага бол эх орондоо шинэ нийгэм байгуулахад тийм ээ ардчлалыг одоо хөгжүүлэхэд хувьсгалын олдыг бэхжүүлэхэд бол одоо хамгийн манлайд норсож явсан ийм дайшин төвхт ийм байгууллага. Нөгөө талаар үе үеийн залуучуудыг хүмүүжүүлэх, тэдний чөлөө цагийг одоо өнгөрүүлэх зохион байгуулахад бол хамгийн идэвхтэй нэмээ оруулсан. Ялангуяа сүүлийн жилүүдэд Монголын залуучдын холбооны үйл ажиллагаа сэргэх тэр дондоо одоо улс орныхоо залуучуудыг уриалгах төр засагтаас өөрсдийн бодлого шийдвэр хүргэхийн төлөө бас харьцангуй болоо өндөртөө байгаа. За үе үеийн одоо Монголын залуучууд бол тухайн орныхоо хөгжил дэвшилтэд маш их өнтэй хөрөмөр орж ирсэн. Тэгээд энэ одоо бүх түүх хугацаанд оролцож байсан энэ залуучдын байгууллагыг хөгжүүлэхэд хувь нэмэр орж ирсэн бүх хүмүүст баярын мэнд хүлээлье. За хурлын үеэр салбартаа амжилт гаргаж буй шилдэг тэргүүний залуусаа шагнаж урамшууллаа.